Миний нууц лабораторид тавтай морил эрдэмтдтэйгээ хамтарж байгаад Монголд өндөр зэрэглэлийн бяцлагыг одоо хийж сурах, технологиг гаргах, стандарт боловсруулах, нутагшуулах ийм зорилготой байгуулсан байна. За энэ бол цагаан хөгжөөр боловсруулж байгаа ийм бяцлаг байна. За энийг бол одоохондоо нэр өгөхөд амаргүй. Яг энэ бол Brie Camembert ч юм уу. Гэтэ энэ бид нар энд Montfranc гэд нэр өгмөр байгаа. Montfranc. Яг бол Монгол. Гэтэ анх хийх санаа нь бол Францаас гарсан юм байна. За энэ бол одоо нэг 7 хоногийн дараа юм 2-7 хоногийн дараа гайг болох бах. Одоохондоо арай болоогүй ингээд нэг суул төгсөн байгаа. Энэ ихтэй аюу гоё бяцлаг бол цагаан хөгжтэй. За энэ тард төрлийн бас нэг бяцлаг нь юу гэхээр энэ бол Roblachon. Энэ бол Франц бяцлаг харахад бол гаднаа энийг юм тархины нухчаатай, нуглам шиг юмтай хагас зөөлөн, ер нь зөөлөн талын тэгээд кремлэг. Энэ Roblachon гэдэг бол Францд бол хамгийн их зарагддаг 3 бяцлагны нэг юм байна. Бид нар бол Монгол үнэний сүгээр хийж байгаа. Хийгээд боловсруулж үзэж байгаа. Энэ дээр бол нэлээд олон янзын туршилтууд хийж үзсэн их дажгүй болж байгаа. За дараад нь бас дахиад нэг хөгжтэй бяцлаг. Энэ маань юу гэхээр хөх хөгжтэй бяцлаг гэсэн үг. Ногоо хөгж биш шүү. Цэнхэр хөгж. Blue mold гэдэг. Харахад бол дотроо нэг ийм цэнхэр хөгзүүд байгаад байгаа. Харагдаж байгаа биз? Энийг бол их багаар хийдэг, их жижигнэр хийж байгаа бид нар. Яагаад гэвэл цэнхэр хөгж бол айгүй тийм дайчин, айгүй хүчтэй, бусдыг дарангуулдаг учраас одоо энэ цэнхэр хөгжийг бидний лабораторид алдчих юм бол дараад нь эндээ цэвэрлж гаргах гэж бол маха иднэ гэсэн. Их жоохон хийж байгаа. Гэтэ энэ бол одоо юу гэдэг юм бидний цэнхэр хөгжтэй мэддэг Roquefort, Stilton, Gorgonzola, Danish Blue гэдэг аль нь тааж таахааргүй энэ бид нар Монгол маягаар өөрсдөө оролдож үзэж байгаа. Эндээ бас юу гэд нэр өгөх юм гэхээр мэдээж хөх Монгол гэд нэр өгöd. Гэтэ арай болоогүй байна. Энэ дээр бол ажил нэлээх орно. За дараад нь бас нэг ийм бяцлаг байна. Энэ болохоор нэрийг одоохондоо өгөхөд хэцүү. Гэхдээ Италийн Cacciota гэдэг бяцлагтай төстэй. Гэхдээ бид нар хамгийн гол нь энийг амталсан байгаа. Амтлахтаа энийг бол одоо энэтхгээс одоо феногрик гэдэг англиар бол орсоор бол пожитник гэдэг. Монголоор юун дээр тол дээрс би олоогүй. Тэгээ энэ маань болохоор юу гэхээр ийм гоё юм шар өнгө оруулдаг. Гэхдээ энэ одоо хүний даралтыг зохицуулдагаас гадна хоод боловсруулах системийг сайжруулдаг. Тэгээд ерөнхийдөө хүний биеийн энергийн түвшин бол их одоо дэмждэг тийм байна. Бүтээгдэхүүн болох магадлал өндөртэй. Дараагийн энэ нэг царай муутай нэг юм залуу байгаа. Энийг бол би залуу гэж хэлнэ. Ингээ та нар ингээ хар. Эргээ харахад бол энэ ч одоо яатсан юм бэ? Хаягдсан, нодлон хэдэн жилийн өмнө гээгдсэн нэг ааруулч юм шиг, юу ч юм шиг те. Ийм блок юм байгаа. Энийг бол хөгзөөр боловсруулж байгаа бас ерөнхийдөө хөгзөнд маш гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ харахад бол ийм царай муутай мөртлөө дотор талдаа бол ийм гоё. Одоо зүсэлт нь энэ байна. Энийг бол юу гэдэг вэ? Энэ бол Францын Tête de Moine гэж бяцлаг байгаа. Гэхдээ энийг бол одоо Tête de Moine гэдгийг нь орчуулах юм бол ламын толгой гэсэн утгатай. Яг бол энийг сүм хийдэг. Францын сүмдүүдэд хийдэг бяцлаг юм байна. Тэгэхээр энийг бол би одоо юу гэд нэрлээ? Яаж ламын толгой гэд нэрэх вэ? Энийг би зайсан толгой гэж ирээдүйд гаргах байхаа гэж бодож байна. Одоохондоо дэлгэрүүдээр гараагүй байгаа. Гэхдээ дэлгэрүүдээр энийг бол одоо гараад үзэхэд та нар бол танигдах болно. Яг ялангуяа энэ бөөрөнгийн шар юм юутай байгаа. Болттой байгаа. За энэ бол гайхамшигтай бяцлаг. Энэ бол энд бол маш их ажиллаж байгаа. Энэ бяцлаганд би учрыг олох гэж ер нь сүүлийн 3-4 жилээ зарцуулж байна. Энэ бол яг Comte, Францын Comte мужийн технологиор хийж байгаа бяцлаг. Comte гэдэг бол Альпийн нурууны Франц талд байдаг. Нөгөө эсрэг талдаа болохоор яг иймэрхүү энэ төрлийн бяцлагыг Gruyère гэж нэрлэдэг. Gruyère, le Gruyère гэж нэрлэдэг. Өөрөөр Франц хэлээр ярьдаг кантонд хийдэг ба. Энийг бол яг би туршаад ер нь бол 6-аас нэг жилийн дотор болдог гэж бодож байгаа бол би энийг бол нэг жил хагас боловсруулна гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бол яг болсон байдал нь бол яг ийм болцтой байгаад байгаа. Гэхдээ миний хувьд бол энэ бол одоохондоо санаанд хүрэхгүй байна. Тийм болохоор энийг бол би нэг жил дахиад нэг жил боловсруулна гэж бодож байгаа. За энэ бол Монголын бол ирээдүй гэж би бодож байна. Яг бол энэ бяцлаг бол одоо юу гэдгийг сарлагын сүгээр ч юм уу, өхрийн сүгээр ч юм уу аль наар нь хийхэд бол маш их одоо амжилтанд хүрэх байх гэсэн итгэл найдвар их байгаа. За энэ бас нэг бяцлаг байна. Энэ бол чулуу. Харахад бол чулуу цементэн блок шиг. Энэ бол аль хэдийн 2 жил болчихсон. Энийг одоо хамгийн сүүлийн үлдсэн сарлагын бяцлаг байгаа. Энийг бол одоо нээхээс би одоо зүрхлэхгүй байгаа. Магадгүй нэг түүхэнд үлдээгээд би хүүхдүүдэд өвлчих магадгүй.
хизээ нэгэн цаг нээж үзээрэй гэдэг. Харахад бол ингээд одоо юу гэдгийг ийм чулуу шиг те цементэн блок шиг чулуун блок шиг харагдаж байгаа. Энэ дотроо бол маш өвөрмөц амт чанартай болж байгаа гэдэг бол итгэлтэй байна. За энэ бол гауда гэдэг бяцлаг. Гэхдээ энийг бол энд хийдэггүй. Энийг зүгээр би гаргаад ирсэн. Энэ миний дуртай бяцлагууд нэг. Энэ бол тэрэлж голын ирэг дээр Чимбат гэж одоо малчин хүн байгаа. Тэрээр хийлгэсэн байгаа. Тэр хүн хийдэг. Тэр хүн сүүлийн 2-3 жилд хийж байгаа. Энэ бол үнэхээр тасархаа хүн гоё бяцлаг болсон байна. Ер нь ингээ харахад одоо энэ бяцлагуудыг та нар хар. Энэ бол бүгд амттай юм. Бүгд амттай. Энэ бол одоо юу гэдгийг бидний ходоодонд орсон хүртэл амьдрсаар л байдаг. Ягаад гэвэл бяцлаг бол дүүрэн пробиотикууд дотроо байдаг. Тэгээд одоо бидэнд хэрэгтэй янз бүрийн энзимүүд байдаг. Одоо бол эдгээр бүгд амин. Эдгээр үргэлж хөгжин, явна. Зарим нь залуу нялхаараа байна. Одоо энэ бол нялхаараа байна гэж бодоход энэ бол хамгийн хөгшнөхэд одоо энэ байна. Өөрөөр хэлбэл бяцлаг гэдэг бол хөгших тусмаа одоо боожих тусмаа өвөрмөц илүү чанар зэрэглээ зэндаа дэвшлээ. Тэгэхээр одоо энэ бяцлагуудыг бид нэр одоо ингээд хийж байна, туршиж байна. Тэгээ ер нь бол ингэсээр байгаад бид нар бол өөрсдийнхөө манай Монголд хамгийн сайн нутагш, хамгийн боломжтой энэ бяцлагаараа бид нар гадагшаа гарна Монголын нэрийн хуудас болох бяцлагуудыг энд алдартай ирээдүйд олон медаль авах, олон өндөр шагналыг авах магадлал өндөртэй бяцлагуудыг энд бид нар хөгжүүлж байгаамаа. Cheese Republic гэсэн энэ логог бол одоо хүмүүс та нар мэдж байгаа. Энэ тамхтай бяцлагнаас худалдаж авч байгаараа 100% органик, маш хөдөлмөр шингэсэн. Тийм болохоор та бүгд худалдаж авснаар биднийг дэмжинэ. Бүгдөө хамт урагшлаа. Дэмжиж байгаад баярлж байгаа шүү. Yes.